За, огцрох амархан жагсаал 17 дахь өдрөө эхлэж байна. Улсын хурлад зориулаад итгэлүүлэх тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. За, тэр тогтоолыг бол бүгд үзсэн байгаа. Тэгээд юу гэсэн үг юм тийм ээ? Найз нь нэг жоохон багахан хулгай хийчихээ. Эсвэл жоохон азарны хулгай хийчихээ. Уучлаарай. Одоо бол яг гоё шаана гэж байгаа юм. Зайлаа, зайл тийм гэж юу гэдгийг. Тэгээд ардын намын баг хурлын шийдвэр бол оюун өртний хувьд бол хогийн цаас юм байна тийм. За, тэгээ манай нөхөр бас нэг юм яриад байгаа шүү дээ. 14 мега төсөл доктортой байдлаа тэгээ хөгжлийн бодлогоо дэмжихгүй юу гэдэг итгэл үлээлэх асуудал. Тэгээ бодохноо энэ нөхрөө чинь хамтарсан засгийн байгууллагад өөрийн ерөнхий сайдаар батлахдаа тэр энэ засгийн газрын бодлого хөтөлбөрийн аль хэдийн итгэл үлээлгээд энэ улсын хурлын баталсан. Гэхдээ ийм балаа юмтай ийм юм яриад одоо тэр юу улсын хурлын доктортой байдал юу яриад байгаа сонгодог парламент шиг. Тэг гүйц засаглалын тэргүүн чинь тэр парламентын асуудал ямар хамаатай юм бэ? Тэг парламент чинь өөрийнхөө асуудлыг сайжруулах явах нь өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Тэгэхээр энэ ийм юм дээр одоо Монгол улсын их хурлын гишүүд ичгэртэйгээр тэр нэг нөхрийг одоо үлдээх юм бол энэ асуудал нэлээд хүндрэлтэй шиг явах нь тодорхой байна л да. Тэгээд бүгд одоо гишүүд рүүгээ энэ ойрын 2-3 хоногийн хугацаанд мессеж бичээд шахалтаа үзүүлээрэ гишүүд бол иргэд биднээс сонгогдож байгаа.